За бүгдээрээ сайн бацгаана уу? Бүгдэнд нь энэ бичлэгийг үзэж байгаа өдрийн мэнд төргий. За бүгдээрээ зуншлах сайхан уу? За одоо ингээ бараг 100 дуслаа тий. За та хэд бол thumbnail зургаас бодлол энэ шинэ цуврал эхлүүлж байгааг мань ойлгосон баг. Ерөнхийдөө бол шинэ цуврал эхлүүлж байна. Цуврал бичлэг гэсэн үг. Надтай хамт намайг шалгацгаая тийм ээ. За энэ бичлэгээр юу их гээд байгаа юм бэ гэхээр энэ бол манай Discord сервер байна. Traderoot биш гэдэг нэртэй Discord сервер байна. За тэгээд энэ Discord серверт бол бид нар ийм өрөөнүүдтэй байгаа. За энэ мэдээллүүд хэсэгт бол дан ганц би юм бичдэг ийм өрөөнүүд байна. За чат бичих хэсэгт бол манай сурагчид бол хоорондоо юм бичдэг. За тэгээ манай Pro Traders болон Voice өрөөнүүд гэсэн ийм ерөөдөө иймэрхүү бүтцтэй бол ажиллаж байна. Анх бол 4 5 өрөөтэй байсан. Одоо бол ингээд ийм олон болсон байна. Сурагчдын маань санал санаачлагын үр дүнд тийм ээ. Ерөөдөө бол энэ Discord сувг бол өөрөө өөрийгөө авч явж исэн гэхэд бол бас болноо. За тэгээ манай 1 2 дугаар эсэлтийг зарлсан. TBM сургалтын 1 2 дугаар эсэлтийг зарлсан. За тэгээд 1 2 дугаар эсэлтийн маань бол ингээ хугацаа ерөөдөө дууссан байдалтай байж байна да. За тэгээд энэ удаагийн бичлэгээр бол энэ цуврал бичлэгээр юу их гээд байгаа вэ гэхээр энд admin ID room гэдэг нэг юм room байдаг, өрөө байдаг. За энэ өрөөнд бол би ингээд 2024 оноос 2024 оны 11 сарын 30-наас хойшоо өнөөдрийг хүртэл ID-нууд оруулж ирсэн байгаа. За ихэнх нь бол алтны ID-нууд байгаа. За тэгээд за ID оруулж исэн. За тэгээд дээрэс нь лайв арилжааныхаа үр дүнгээ танилцуулжсэн. Ингээд 2 жилийн хугацаанд хөтөлж явуулсан ийм өрөө байна. За тэгээд энэ өрөөний ID хэрхэн яаж ямар хөө биелэлтэй байсныг бол харуулах ийм цуврал бичлэгүүд байгаа шүү guys. За тэгээд ерөөхдөө бол ингээд 1 минутын чартуудыг бол би харуулж чадахгүй. Яг гэвэл одоо энэ бактест хийхэд 1 минутын одоо дата бол байхгүй тийм ээ мэдээж. Тэгэхээр хамгийн багадаа боломжтой бол 5 минутын дээр. За тэгээд дата нь байхгүй бол ер нь бол дунджаар нэг 15 минутын дээр бол харуулад явна гэсэн үг. За тэгээ анх харж байгаачлан 2024 оны 11 сарын 30-нд арай зэгцтэй болох зорилгоор дараа 7 хоногоос энэ шинжилгээ оруулж байна гэдэг ингээд өрөөгөө нээсэн байна. За тэгээд өрөөгөө нээснээс хойш бол хамгийн ихний ID-гаар бол за яг 1 минутын чарт ярьсан байна. Энийг бол орхичээ тийм ээ. За тэгээд хамгийн анхны ID-гаар бол 2024 оны 12 сарын 6-нд өдрийн мэд guys гэдэг ийм ID бол оруулсан байна. Энэ бол 5 минутын чарт байсан. За тэгээд ямар хөө биелэлтэй байгааг харъя. За тэр биелэлтийг харахаас өмнө хэдүүлээ миний арга барилын тухайд нэг юмыг тайлбарлаад хэлчихье. Ерөнхийдөө бол Fibonacci-г татна. Fibonacci-г татахдаа бол 1-ийн цэгээс T-ийн цэг хүртэл. T-ийн цэгээс 1-ийн цэг хүртэл татна. За энэ дээр харах юм бол левелийг гаргачих тийм ээ. За Fibonacci T-ийн цэгээс 1-ийн цэг хүртэл ингэж татдаг байгаа. 61.8 болон 70.2-ыг ашиглана. За ямар нэгэн хөдөлгөөн энэ 61.8 зоноос ойгоод импульс явна. Эсвэл ойчоод сэтэлж гарч ирээд шалгаад 1-ийн цэг рүү 100% очино. 100% очино. Заавал очино гэсэн үг. Энэ цэг рүү заавал очино гэсэн үг. За ерөөхдөө бол ийм байгаа. Энээс илүү нарийн бодвол яриад явах уу? Энэ 1-ийн цэгийг бол бид нар мом гэж нэрлэдэг байгаа. Тэгэхээр энэ момыг бол олдог. За дэлхийн нийтээр бол ямарваа нэг импульс pullback импульс явсны дараа дэлхийн нийтээр Fibonacci яаж ашигладаг вэ гэхээр үндсэн хаяас үндсэн лов руу тий ингэж татаж ашигладаг. Дэлхийн нийтээр бол ингэж татаж ашиглана. За тэгэхээр 61.8-аас явбал дэлхийн нийтийн хувьд ингэж харагддаг байна гэсэн үг. Гэтэл манай TBM-ийн мом бол ингэж олдно. За тэгээд ийм хөдөлгөөн явж харагдана гэсэн үг. Эсвэл энийгээ сэтэлж гарч ирээ шалгаад 1-ийн цэг рүү заавал энэ 1-ийн цэг рүү очино. Энэ Fibo сэтэрсэн л юм бол тий. Энэ Fiboгийн энэ 61.8 70.2 гэдэг зон сэтэрсэн л юм бол 1-ийн цэг рүү заавал очино л гэсэн үг. За ерөөсөө л ийм концепцийг мэддэг байхад бол надтай хамт намайг дүгнж бол чаднаа гэсэн үг. За тэгэхээр хэдүүлээ харцгаая 5 минутын чарттай ийм ID бол өгч исэн байна. За харах юм бол 24 оны 12 сарын 6 2 цаг 46 минутанд. За энэ дээр харах юм бол энэ доор 24 оны 12 сарын 6 тий за 3 цагт дээр тааруулсан байна. За тэгэхээр ерөөхдөө ингээд 2 мом олдно. Ийм 2 мом олдно. За 26 19 32 26 16 96 гэж тий 19 32 16 26. За тэгэхээр энэ момноос энэ 2 момны аль нэгээс дээдлэр нь авах юм бол энэ доотлоор нь авбал энэ. Өөрөөр хэлбэл
ийм зоонд гарч ирж байна гэсэн үг. Ерөнхийдөө эндээс ойгоод өсөх боломжтой эсвэл энэ хөдөлгөөн энэ фибогоос ингээд үргэлжлүүлээд одоо эндээсээ доош импульс хөдөлгөөн явах боломжтой гэсэн үг. За тэгэхээр ийм айдиатай. Өөрөөр хэлбэл энэ яах вэ гэхээр эндээс эхлээд лонг харна гэсэн үг. Дараа нь хэрвээ сэтлэх юм бол эндээс сэлднэ гэсэн үг нэгийн цэг рүүгээ. Ерөөсөө л ийм хоёр одоо хөлбөртэй хүлээгээ суучна гэсэн үг байхгүй. Нэг юм сануулж хэлэхэд бол хэрвээ энэний хаяг 61.8 дээр ирэхээс өмнө дахиад ингэ эвдчих юм бол Fibonacci хай дагаад дээшлэнэ. Энийг бас анзаарах хэрэгтэй. За тэгээд хэдүүлээ бактесттэй явуулаад үзье тийм ээ. За хай шинжлэгдсэн байна. Тэгэхээр дагаад өөрчлөнө гэсэн үг. За тэгэхээр энэ ч гэсэн дагаад дээшлэнэ. Энэ доотлон ч гэсэн дагаад дээшлэнэ гэсэн үг. За эхний ээлжинд бол бай орно тийм ээ. Бай орно. За стоп лоссыг бол ерөөсө тухайн үед нь бид нар цаг шилжилт гэдэг юмыг ашиглаж иж гаргаж ирдэг. Тэгэхээр энэ удаад бол ерөнхийдөө бол энэ бичлэгүүд дээр стоп лоссыг тайлбарлахгүй яваад өгч. Хамгийн чухал юм чи ерөөсөө яг энэ харж байгаа зоноос ойж гин үгүй юу гэдэг бол хамгийн чухал шүү дээ тийм ээ. Стоп лоссын тухайд бол илүү нарийн асуудал байгаа учраас мэдээж сурж ижил одоо нэлээд хичээж иж сурах шаардлагатай гэсэн үг. За тэгэхээр энэ хөдөлгөөнийг одоо юу гэж үзэж байгаа вэ гэхээр энэ хөдөлгөөн ингэж болно. Ийм рейнж явж болно. Өөрөөр хэлбэл энэ фибогоо сэтлэхгүй эндээс унаад энэ фибогоо сэтлэхгүй эндээс өсөөд ингээд рейнжлээд ээж болно гэсэн үг. Тийм учраас хэрвээ эндээс лонг орсон бол ашгаасаа ерөөсө таллаад ингээд авч явах хэрэгтэй гэдгийг сайн анхаарах хэрэгтэй. Тэгээд эцсийн зорилго бол ямар тач ийшээ очино гэсэн үг. Ямар тач ийшээ очих юм бол одоо өөрөөр хэлбэл энэ фибо сэтэрчих юм бол шалгаад өснө гэсэн үг. Энэ фибог бас том цагаар барьж болно тийм ээ. Тийм асуудлууд бас байгаа. Нарийн ширийн бас асуудлууд байгаа. За тэгээд том цагаар барьж болно. Тэгэхээр энэ нэгэн цэг рүү явна гэсэн үг. Тэгэхээр эндээс орж байгаа одоо тэр зорилго чинь юу вэ гэдгээс хамаарна. За энэ арилжааны хувьд бол миний эндээс орж байгаа зорилго нь дараагийн өөр нэг фибо руу явах учраас илүү дээшээ гэж харсан учраас энийг энэ нэгэн цэг рүү явуулнаа л гэсэн үг. За яагаад дээшээ гэж харсныг тайлбарлах гэж болоод нилээ юм болно. Тийм учраас тэр хэсгүүдийг бол хаалгасан юм мэдээж тийм ээ. Энэ дотор ч одоо ингээд эндээс энэ хүртэл ингэж унж орж ирсэн энэ хөдөлгөөн дотор их учрууд байгаа учраас тэр хэсгийг тайлбарлаад яг уу. Ерөөсөө энэ өгсөн айдиа маань бийс үгүй л хэдүүлээ хараа гэсэн үг тийм. Энэ ямар айдиа вэ гэхээр эндээс импульс явна эсвэл доош сэтрээд ийш очино л гэсэн үг тийм ээ. За ингээд тип үүрсэн байна те. Ерөөсөө энэ чиг дээр авчна гэсэн үг. За гих мэтчлэн бичлэгийг бол хийнэ guys. It's work to trade гэж асуусан байна те. За ингээд одоо дөнгөж ихэнх үед ч те. Сургалтаа нэгдүгээр хэлтэй аваад ихэнх үед ингээд өгч эхэлж исэн ингээд айдианууд байна гэсэн үг. За гих мэтчлэн бичлэгүүдийг бол цуврал бичлэгүүдийг бол оруулаад явна. За тэгээд 2024 оны 12 сарын 6-нд өгсөн ID-гийн байдлаар бол одоо нэг иймэрхүү үр дүнтэй явжээ guys. Тэгэхээр анхаарлаа тусан явдалд баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзцаая guys. Түр баяртай.